ангэр ургаш муудын өсгөх буянтай турсан атар хэрийн анхлым цэцгийн үнээр шингэсэн аля хорхон үрийнхээ дунд сэтгэлдээ баяссан завууч явсан сайхан ч явсан миний ээжээ цомолныхоо хайрыг татсан миний ээжээ. Лувсан дорж явахдаа Бямбан 1950 онд төрсөн. 1958-аас 1965 онд Баруун Цүмийн дунд сургуулийг төгсөж 1966-аас 1970 онд Улаанбаатар хотод барилгын техникум төгсжээ. 1971 онд 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад 1991 онд Гавьяаныхаа амралтанд гарсан юм. Тэрээр энэхүү ажиллах хугацаанд 1971-ээс 1975, 1976-аас 1980, 1981-ээс 1985, 1986-аас 1991 онуудад нийт 4 удаа анги төгсөгчээ. Тэрээр боловсролын үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Бямбан 1971 онд Сүхбаатартай гэр бүл болж 7 хүүхэд төрөөлж алдартэхийн 1-2 дугаар зэргийн одонг хүртсэн байна. Мөн Баруун Цүмийн засаг даргын хамгаалын газраас ачлал буянтай ээж цол тэмдгээр шагнан урамшуулж байжээ. За, ээж минь энэ цэцэрлэгт 71-ээс 91 он хүртэл ажилласан, 20 жил ажилласан. Тэгээ би 90 онд 10 дугаар ангиа төгсөөд 91 онд одоо амьдралын боломж юугаас болж сургууль аваагүй. Тэгээд ээжигээ тэтгүүлт гарахаар шууд энэ туслах багшаар ажилласан. Тэгээд туслах багшаар 15 жил ажиллаж байгаа. Тэгээд мэрэгчлээ дэвшлүүлээд бүлгийн багш болсон. Одоо тэгээд 31 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ хооронд 7 бүлэг төгсгсөн, 7 бүлэг сургуульд орсон. Тэгээд саяхан ээж маань насаараа ээжихээ дэрвчтэй гээ өөрийнхөө одоо юун дээр анги дээр түшиглээд байгуулъя. Хүүхдэд нэг удаа бавч өгч болсноос тэ олон удаа тоглоом юу өгч тоглоом орчин нөхцөлийг сайжруулж хангаж одоо хүүхдүүдийг баярлуулъя гэж санаачлаг гаргаад дүүнер манд бэлдсэн байгаа. Ерөнхийдөө би ч бас сэтгэх чадвараар олон жил явсан. Тэрэн дээрээ түшиглээд сэтгэх чадварын кабинет болгож байгаа. Тэгээ би энэ цэцэрлэгийнхээ оюуны ундраа сэтгэх чадварын оюуны ундраа клубыг ажилуулдаг. Тэгээ тэрний ахлагч нь болохоор ангиа бол одоо сэтгэх чадварын тоглоомоор догчоод хүүхдүүдийнхээ сэтгэх чадварыг хөгжүүлэхийг зорж ажиллаж байгаа. Тэгээ тоглоом, наадгай, бас ангийн догчлолт, энэ хөшөө, телевизэр, 50 тоглоомуудыг авчихсан. Би дараа 6 дүүтэй тэгээ дүүнер маань бүгд тусдаа ханд өргөөд тэгээд тэд догчулж байгаа. Энэ догчолтоос ээж байгаа. Ээж маань туслах багш 20 жил хийсэн. Тэгээд тийм маш их ажилласан. Тэгээд тийм өрөвч зөөлөн сэтгэлтэй тийм хүүхдэд тайлтай тийм хүн байсан. Их хөдөлмөрч хүн байсан. Ээжтэй тусаж сургууль давтаа ээжтэй тусаж гүйж байгаа. Тэгээд цэцэрлэгийн багшийг мэрэгчлийг сонгосон. Тэгээд цэцэрлэгийн багш бол гоё шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллаад маш сайхан энергитэй тий. Ингээл би ч одоо 50 хүрсэн ч гэсэн ингээл залуу юм шиг хүүхдүүдтэйгээ инээж өгрөөл ингээл явах дуртай. Удирдлагатаа санал гаргасан маш сайхан үлээж авсан. Их буянтай одоо олон нийт хүмүүст дуршлаг болох үс их сайхан ажил байна гэж сайхан хүлээж авсан байгаа.
Улам дэлхий дүрийн бүэтэй хамт төрсөн урга төрлийн ариун холбог чанаман болгосон ухаан боддын болор тунгалаг хайран ивэсэн уужин орчлон нарны дор үрээ бүэсэн залууч явсан сайхан ч явсан миний ээжээ зон олныхоо хайрыг татсан миний ээжээ За манай Ахмад ажилтан Бямба багш маань 1971-ээс 1991 он хүртэл манай цэцэрлэгт 20 гаруй жил ажилласан ийм Ахмад ажилтан байгаа. Тэгээ саяхан Бямба багш маань ертөнцийн усыг үзүүлсэн байна. За тэгээ хүүхдүүд нь одоо ээжийнхээ гэгээн дурсгал зориулж одоо манай нэг ангийг одоо нэг кабинетийг сэтгэх чадрын одоо тоглоомнуудгаа иж бүрэн хэрэглэгдэхүүнээр ингээд догчуулж одоо удахгүй нээлттэй их гэж байна. Тэгээд Бямба багшийнхаа хүүхдүүдэд болон ачаа нарт тийм ээ нийт цэцэрлэгийнхаа хамт олонний өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс бас баярлсан талархснаа илэрхийлье.